Нацист Германууд 1938 оны 3 сард Австрийг, үүнээс жилийн дараа Чехословакийг эзлээд байлаа. Харин 1939 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Молотов-Риббентропын гэрээ буюу нацист Герман ба Зөвлөлт холбоот улсын хооронд харилцан үйл давтлах гэрээ байгуулав. Энэ гэрээний нэг хэсэг нь Польш улсыг хоёр талаас нь зэрэг довтолж хувааж эзлэх төлөвлөгөө байсан юм. Ингээд гэрээ байгуулагдсанаас 10 ч хүрэхгүй өдрийн дараа буюу 1939 оны 9 дугаар сарын 1-ний өдөр Германууд Польшид халдан довтлов. Хариуд нь Франц, Англи улс Германд дайнзарласан юм. Гэтэл үүнээс 2-7 өдрийн дараа буюу 9 дугаар сарын 17-ны өдөр Зөвлөлт холбоот ус Польш руу зүүн талаас нь халдан эзэлснээр дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн түүхтэй. Энэ үед еврейчүүдийн байр байдал угаасаа л хэцүүхэн байлаа шүү дээ. Герман Зөвлөлт холбоот улсын дунд халиуны зулцах шиг хавчигдсан Польшийн, түүний дотор Польшийн мэдлэлд байсан баруун Беларусь, баруун Украины нийт 15,000 орчим еврей зөвхөрөнгөө бараад цагаачлах арга замыг эрэлхийлж тухайн үед тусгаар ус байсан Литвд орнол хайн ирдэг. Тэгтэн Литвийн 250,000 гаруй еврей нар тэдэнд тусламж дэмжлэг үзүүлсэн билээ. Тухайн үед тусгаар ус байсан Литвийн нийслэл Каунас гэдэг хот байлаа. Энэ хотод дан ганц Польш, Беларусь, Украины жүүдүүдээс гадна Чех, Румын, Унгарийн бүрээс сэлгэж явсаар цугласан жүүдүүд ч бас байв. За энэ мөчөөс л манай өнөөдрийн баатрын адал явдал эхэлдэг юм. 1939 оны намар Японоос Литвд консулын газраа нийлээ. Консулаар 40 орчим настай Сугихара гэдэг эрхэм томилогдов. Тэрээр Каунас хотод ганцхан ажилтнтай тэр нь өөрөө консулын газраа нийлээ. Хоёр давхар байрны дээд давхрыг нь амьдрах байр, доод давхрыгаа албан газар болгон ашиглаж байв. Сугихарагийн үндсэн үүрэг бол Литвийн хил орчимдох нацист болон зөвлөлтийн цэргийн хөдөлгөөний талаарх тайланг Японд мэдээлэх явдал байлаа. Энэ мэдээлэл Японы ашиг сонирхолд тун чухал ач холбогдолтой байсан юм. Хэрвээ нацистууд Орос руу довтолбол Орос баруун зүгт цэргээ төвлөрүүлэхээс аргагүй түрээд Япон харин Аз төвд хяналтаа илүү өргөжүүлэх боломжтой болно гэж үзэж байж. Шинэхэн консул Сугихара 1939 оны 12 дугаар сард 11 настай Соли Ганор гэдэг нэгэн еврей хүүтэй сарамсруу таарчилтай. Хүүгийн гэр бүлийнхэн Сугихараг Ханукагийн баяр тэмдэглэхээр гэртээ өрсөн байна. Сугихара ч урилгыг дуртай хүлээн авч хүүгийн гэртэн зочилж. Гэтэл Литвд ирээд удааг байсан тэдний гэр бүлийн ярианаас Сугихарагийн зүрхэн зүсэгдэж сэтгэл нь урагдах шиг зүйлсийг мэдж авсан баг. Польш дахь нацистууд еврейчүүдийн эсрэг хийж буй харгислал нь хүний ой тойнд багтамгүй харгис бүр хэрэгс хэтрээд байгааг Сугихара ойлгож авсан байна. Герман улс 1940 оны хавар Бельги, Дани, Голланд, Норвегийг эзэлж 100 гэхэд Европын ихэнх хэсгийг хяналтанд оруулж байгаа. Үүнтэй зэрэгцээд Зөвлөлт холбоот улс 1940 оны 3 дугаар сард Финляндийн Карел, Салла, 6 дугаар сард нь Латви, Эстон, Литвийг бүрэлдэхүүндээ нэгтгэв. Энэ эзлэн түрэмгийллийн дараа Зөвлөлт холбоот улсын газар нутаг мөн томорч энэ бүс нутагт амьдарч байсан 13 сая иргэний хүслийг нь үл харгалзан Зөвлөлт холбоот улсын иргэн гэж тооцсон байна. Харин энэ 13 сая иргэний тухайд гэвэл тэднийг зөвлөлт Орос болгох харгас бодлого хэрэгцсэн юм. Цол хэрэгэмтэй офицерууд, сэхэтнүүд, түшмдүүд хамгийн их эсрүүл үзүүлэх хүмүүс гэж тооцоод шоронд хийхийг нь хийж, цөллөгт явуулахыг нь явуулж, улмаар 1940 оны Катины хязгаар Польшийн цэргийн олон офицеруудыг хятсан баг. 1,500,000 хүнийг алс бүглүүх үйтэн Сибирь, Казахстан цөлсөн байна. Харин германчуудын савраас амьд мэнд арай их юм ултж чадсан еврейчүүд Зөвлөлт холбоот улсын дарамт хавьчлахад мөн л өртгөх болов. Литвд ирсэн зөвлөлт орсууд бүх гадаадын консулын газруудыг хаах тушаал гаргалаа. Эсэргүүцэж тэрэлсэн хямгайгч үл өршөөж байв. Үүнээс болоод олон газараас Литвд цугласан еврейчүүдийн байдал уламжлалд ортов. Коммунистууд синагогууд болон еврей сургуулиудыг хааж еврей удирдагчдыг баривчилж эхэлсэн байна. Нөгөө талаас нацистуудын үйлцэн аимшигт хэдлагын талаар яриа өдөр алгасгүй дуулдаж Литвийг германчуудаас халдан довтлох нь тодорхой байсан тул Каунас хот аюулгүй газар байхаач болоод байв. Одоо еврейчүүдэд очих зайлах газар үгүй болж нөхцөл байдал улам хүндэрч байлаа. Тэдний хувьд баруун зүг хаалттай тийшээ зүглэн гэдэг үхлээ эрэхтэй л адилхан зүйл байсан юм. Авралын гарц гагцгүй дорн зүгтэл байлаа. Гэвч тэдэнд нэвтрэх виз, дамжин өнгөрөх виз, гарах виз авах шаардлагатай болов. 1940 оны 100 Япон улсын консул Сугихара Каунас дахь консулын газраа хаахаар бэлтжилээ. Гэвч 7 дугаар сарын 27-ны өглөө хэдэн зуун еврей дөрвөгчд
нөгөө консулын үүдэнд бөөгнсөн байгааг тэрээр анзарч консулын газрын байшингийн өмнөх талбайд эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүдгээд хэдэн зуун хүн зогсож байв. Бүгд л шаналсан, цөхөрсөн харцтай. Эмэгтэйчүүд нь бүгд мэгшин уйлж байв. Энэ еврейчүүдийн төлөөлөгчд болох хэдэн хүн Сүгихарагийн консулын газрын өмнө түүнийг хүлээж уулзах хүсэлтэй байгаагаа уламжлав. Тэднийг хожим Израиль улсын засгийн газрын сайд болох Зирах Вархавтиг гэдэг хүн ахалж байв. Еврейчүүдийн төлөөлөгчд Сүгихарад тун яригтай хүсэл тавихаар ирсэн юм. Литвт байсан еврей дүргсэд маш хүнд нөхцөл байсан бөгөөд нүдэн дээр нь дэлхий рүү гарах бүх хаалга хаагдахыг харж байсан цаг. Дэлхийн аль ч улсад цагаачлалын виз авах бараг боломжгүй болсон байв. Гэхдээ тэдний олонх нь Карибын тэнгисийн Кюрасао гэдэг аралд нэвтрэх визтэй байлаа. Тэгэхээр ертөнцийн нөгөө талд юун арал, юун нэвтрэх виз гэж бодож байж магад. Үүнийг тайлбарлая. Литв улс дахь Нидерландын консул Ян Звартиндиг гэдэг нөхөр еврейчүүдэд энэ Голландын колони болох Кюрасао гэдэг арал руу нэвтрэхэд виз шаардахгүй гэдгийг нотолсон тийм бичиг баримтыг олгоцсон байна л д. Нидерландын консулын газар хаагдах хүртэл 2200 энэ визийг еврейчүүдэд олгосон байж. Энэ бичиг баримтыг Кюрасао бол Карибын тэнгисийн өмнөд хэсэгт Венесуелийн эргээс ердөө 65 км-т байрладаг жижигхэн арал Голландын колони гэсэн үг. Тэгэхээр зөвлөлт холбоод усаас гарах тэр зөвшөөрлийг авахын тулд зорж буй эцсийн цэгээ нотлох ёстой. Тэр цэг нь энэ ертөнцийн нөгөө талд байгаа Кюрасао арал гэсэн үг. Еврейчүүдэд баруун зүг зорчих бүх зам хаалттай. Тэгэхээр ганц Японоор дамжин явах боломжтой байсан учраас тэд дамжин өнгөрөх виз олгож өгөөч гэдэг хүсэл тавихаар ирсэн юм. Эдгээр дамжин өнгөрөх болон нэвтрэх визээр тэд зөвлөлт холбоод усаас гарч чадах байсан гэсэн үг. Сүгихарагийн эхнэр яг энэ тухай ингэж дурсан байдаг. Эхэндээ нэг 200-аас 300 орчим хүн л байсан баг. Тэд өглөөнөөс шөнө хүртэл хариу хүлээ зогсдог байлаа. Бүр хүүхдүүдээ хүртэл дагуулад ирчихсэн. Тэд Польшоос зүхтан гарч үр хүүхдүүдэд дагуулад өдөр шөнө гэлтгүй алхасаар Каунаст Японы виз хүсгээр ирсэн юм. Тамир тэнхээгээ барагдтал, гутал хувцас урагдтал амьд үн найрц үгсэн нь гэсэн үг. Намайг цонхоор харах бүрийд л алгаа хавсран гуйдаг байлаа. Байдал үнэхээр хэцүү. Тэдний байдал үр өвдмөр байсан. Нөхөр маань Япон руу 3 таа зөвшөөрөл хүссэн цахилгаан явуулсан боловч тэр бүрийд яг адилхан татгалцсан хариу авсан юм. Бид бүр яахаа мэдэхгүй байлаа. Шүнж 50 унт чадхаа байсан. Гарц хайж ирэх зүйлсээр ядаж байхад тэр үз чинь би өөрөө бага насны 3 хүүхэдтэй байлаа шүү дээ. Хэрв нөхөр маань төвийн зааврыг даахгүй виз олгох юм бол эх орондоо буцаж очихын цагт ажил, карьераа алдах нь тодорхой байв. Бид тэнэгэлцээр харин төлөөлөгчдийн ахлагч виз олгож өгөөч гэж сүгдэн гуйсаар байлаа. Зөвлөлт Орос цагаачлах асуудлыг юр таашаадаг байсан ч гэсэн еврей мэтийн иргэд гадагш явснаар юуны өмнө орон байр, ажлын байр сулрах, зөвлөлт засгийн дайснуудын тоо багасах, тэднийг хоолож унтлах хариуцлагаас зүхтах зэрэг улс төр, эдийн засаг, нийгмийн олон шалтгаанаар еврейчүүдийн гарах зөвшөөрлийг олгох нь тэдэнд дээр байсан юм шиг ба. Дээр нь гадаад валютын дутагдaltaй байсан зөвлөлт Оросууд зөвлөлт холбоод усаас гарах хүсэлт гаргасан иргэдийг зөвшөөрлийн бичгийн үйлчлэгийн төлбөрийг Америк доллар эсвэл паунд зэрэг хатуу валютаар төлөх шаардлага тавиад валютын нөөцөө нэмэгдүүлж байсан үе. Сүгихара еврейчүүдийн төлөөлөгчд уулзсаны дараа тэр өдөртөө төв рүү мэдэгдэж Японы гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл хүссэн. Хариу эртэл бүр хэд хоног болов. Энэ хэд хоногийн турш өнөөх ядарсан еврей хүмүүс Японы консулын байрны гадаа харин чивнээ Сүгихара байран дотроо төвөөс ирэх хариуг бүр байж ядан хүлээж байв. Сүгихара төвийн зөвшөөрлгүй хэдэн мянган хүнд виз олох ирэхгүй байсан юм. Ингэсээр эцэст нэг юм хариу ирлээ. Япон орон Германы холбоотон тул зөвшөөрөл олох нь буруу гэж тухайн үеийн гадаад харилцааны яам нь үзлээ. Энэ хариуг уншаад Сүгихара цонхоор гадна байгаа хүмүүсийг ажингаа Токиогоос ирсэн цахилгаан мэдээллийг их нэртэй харуулв. Гэхдээ нэг их утсангүй. Их нэртэй тун шийдэмгийгэр хаалгааны виз авах иргэдийг орол ажиллаа хийцгээе гэж хэлв. Сүгихара үүнээс гарах үр дагавар сайн зүйлд хүрэхгүй гэдгийг мэдж байсан ч гэсэн хүн чанар дотроос нь зулгааж байсан учраас тун зоримог шийдвэр гаргасан юм. Ингээд Сүгихара ажиллаж эхлэв. 7 дугаар сарын 31-ээс 8 дугаар сарын 28-ны хооронд амралтын өдөргүүгээр өдөрт 18-аас 20 цаг ажилласаар ганцхан сарын хугацаанд Сүгихара 2139 транзит виз гаргасан байлаа. Гэр бүлийн гишүүдэд хэрвээ нэг виз дарагддаг байсан гэж үзэх юм бол бараг 6000 орчим хүн Сүгихарыг ачаар визтэй болсон юм. Гэвч 9 дугаар сард Оросууд Сүгихарыг консулын газраа хааж Литвийг орхиж явахыг шаардлаа. Чивнээ Сүгихара болон түүний эхнэр Юкико консулын газраа хаасны дараа 3 өдөр зочд буудал байрлаж байхдаа ч гэсэн хөөрхөн еврейчүүдэд виз олгосоор л байв. Ингээд Сүгихарагийн гэр бүл буудлаасаа гараад Берлин явах галт тэргэнд сууцгаав.
Энэ тухай еврейчүүдийн өдгөө домог мэт ярддаг нэгэн түүх байдаг. Сүгхарагийн гэр бүл галт тэргэндээ суучсан купен дотрооч сүүлийн мөчөдд виз тэд гаргасаар л байв. Гэвч галт тэрэгний купенийхэн цонхны дор виз даруулж амжаагүй хэдэн зуун еврейчүүд. Тэгэхээр нь Сүгхара галт тэрэг дөнгөж хөдөлмөгц тамгаа тэднэр рүү шидчихсэн гэдэг. Ийхүү Сүгхара өөрийн хийж чадах бүх зүйлээ хийж өгöd үрд яваад өгсөн юм. Тамгыг нь авсан дөрвөсөд виз олох үйл явцыг үргэлжлүүлж түүний гарын үсгийг хуурамчаар тавьсан гэдэг. Хөөх еврейчүүд хан зүсэг мэдгүй болохоор зарим паспортын визийн дарцыг нь буруу харуулan дарж, зарим хан зүсгийг тун болгохд уриалган бичиж байсан гэдэг. Гэхдээ л Японы хэл дээр хуурамч гарын үсэг бүхий 400 гаруй виз амжилттай үйлчилсэн гэдэг. Ийхүү Сүгхарагийн ачаар виз авсан еврейчүүд зөвлөлтийн хэлээр нэвтэрч зөвлөлт холбоо тусаар дамжин Владивосток руу явж тэндээсээ Японы хөлөг онгоцон суугаад Японы Цуруга бомбд ирж байлаа. Тэндээс дийлэнхэн цааш Шанхай хотыг зорьсон бол чамгүй олон Японы Кобед үлдэж, зарим нь Америкийн нэгдсэн улс, Канада, Латин Америк, Палестиныг чиглэсэн. Харин Кюрасао аралд жүгдүүд очоогүй юм. Энэ түүхийг хуваалцахдаа дэлхийд тархсан еврей хамтын нийгэмлэгийн ач тусыг хэлэхгүй байхын аргагүй. Дөрвөстэй очисон хотуудад еврей нар эвлэлэн нэгдээд дөрвөгч нарт хоол унд, цэвэр хувцас, орон байр, тээврийн зардлын мөнгөөр хангах зэрэг үе олон тусламжийн ажлыг чадварлаг гүйцэтгэж байсан. Сүгхарагийн цаашдын амьдрал юу болсон бэ? Литвээс явсныхаа дараа Сүгхара Праг хотод, түүний дараа Кёнигсбергт мөн консулаар суув. Эцэст нь Румын улсад томилогдсон байна. Гэтэл 1945 онд Бухарестийг зөвлөлтийн цэргийнхээ эслэгэд Сүгхарагийн гэр бүл барьжлагдаж хүнд хэцүү нөхцөлтэй шоронд бараг 2 жил хоригдсон байна. Ингээд 1947 оны хавар гэр бүлээрээ эх орондоо буцаж ирсэн боловч дайнд ялагдсан Япон орны байдал туйлын хүнд, дээр нь гадаад харилцааны ям цомтгол хийснээс болоод чивнээс Сүгхара ажилласаа халагдсан. Олон мянган хүний амийг аварсан Баатар эр маань олигтой ажил төрүүлж байхгүй олон жил амьдарсан гэдэг. Гэтэл Сүгхарагийн ачаар амьд үлдсэн Жошуа Нисри гэдэг еврей Японд дахь Израилийн элчин сайдын яманд эдийн засгийн аташаагаар ирж ажиллахаар болж гэн. Яг үүндээ өөрийнхөө аврагчийг хайсараад Японд ирсэн юм байна. Энэ бол 1968 он буюу Сүгхара одоо 68 настай байсан үе. Энэ Жошуа Нисри гэдэг энэ жүүдийн ачаар Сүгхарагийн эхнэр хүүхдээс нөр хинч мэддгүйсэн энэ хүнлэг түүх дэлхийд дахны чихэнд хүрсэн юм. 1985 онд буюу Сүгхараг 85 настайд нь Израиль улс түүнд дэлхийн ард түмний эрхэм хүн гэдэг хүндэт солоолгов. Сүгхара болон түүний гэр бүлийн гишүүд бүгд Израилийн хүндэт иргэн болсон юм. Виз тарж байсан үйл явдал болсноос бүхэл бүтэн 45 жилийн дараа яагаад еврейчүүдэд виз олох болсон шалтгааны талаар сурвалжлагчийг асуухад Сүгхара инхүү хариулв. Эртний самурай нарын нэг хэлц үг байт юм аа. Аврал ирсэн шуухайг анчин ч хороод зүрхэлдэгвэ гэж. Мөн өөр нэг ярьсандаа Сүгхара ингэж хэлж байв. Та нар намайг яагаад еврейчүүд туслахыг сонирхон асуух юм? Нүдэндээ нулимстай. Арга тасран гуйж байгаа дөрвөгчтэй нүур тусан ямар ч хүн үүнийг хийх л байсан шүү дээ. Сэтгэл өмөрч өрөвдөх сэтгэлээс өөр юу ч төрөхгүй. Зөвхөрсөн тэд миний өмнө сөхрөн гутлыг минь өмсөж байлаа. Хизээ нэгэн цагт хэн нэгэн миний эсрэг мэдүүлнэ гэдгийг би мэдж байсан. Гэлээж би зөв юм хийж байгаадаа туйлын итгэлтэй байлаа. Олон мянган хүний амийг аврахад буруу зүйл угаасаа огт байхгүй шүү дээ гэж. Чивнээс Сүгхара Израилийн хүндэт иргэн болсны дараа жил нь 1986 оны 7 сарын 31-нд 86 наснда нас барсан юм. Израиль болон бусад орнууд түүний баатарлаг үйлийг олон нийтэд таниулан сурчилж дэлхийд даяар шахуу танигдсан байсан боловч тэрээр харин эх орондоо амьд ахуйтай бүр огт танигдаагүй байлаа. Хуршүүд нь ч түүнийг ийм том баатар үгэн гэдгийг мэдээгүй байсан гэдэг. Гэтэл түүний оршуулах ёслолд Израилийн элчин сайд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн еврей төлөөлөгчд хүрэлцэн ирж хэдэн зуун хүн оршуулгад оролцсноор хуршүүд нь Сүгхара гэдэг энэ үгний баатарлаг үйлсийг анх удаа л мэдж үүнээс хойш Япон даяар яригдах болсон билээ. Иерусалимийн Яд Вашем дурсгалын цогцлборт түүний нэрийг 1985 онд мөнхөлсөн бол Нидерландын Блистов дахь дурсгалын цогцлборт 2018 онд нэрийг нь мөнхөлж Польшийн Любляна төвшөөг нь 2018 онд тусгаж Белорусын бяцхан Мир тосгонд дурсгалын самрыг нь 2019 онд сүндэрлүүлсэн түүхтэй. Түүгээрч барахгүй Лос Анжелесын бяцхан Токиод үүрэгт Сүгхарагийн хөшөөг босгох санаачлаг гарч 2002 онд бэлэн болсон уг хөшөө нь ердийн нэгэн вандан сандал дээр гартаа виз барин суугаа Сүгхараг дүрсэлсэн байдаг.
Япон шиндлэр гэж алдарсан Сукихараг дурсах үйл ажиллагааг Литв улс жил бүр зохион байгуулж, Литвийн нийслэл Вильнюс хотын Сакурагийн цэцэрлэг түрээлэнг түүний нэрэмжит болгосон юм. Түүнчлэн еврейчүүдийг хомроглон устгах үйл ажиллагааны хохирогчдын дурсал зориулсан олон улсын өдрийг тохиолдуулан жил бүрийн 1-р сарын сүүлээр Иерусалим хотод дэлхийн ард түмний эрхэм хүмүүсийн нэг болох Живнэ Сукихараа зориулсан арга хэмжээ болдог. Түүний ачаар амьд гарсан хүмүүсийн үр хүүхдүүдийг өдгөө Сукихарагийн еврейчүүд гэдэг. Өдгөө тэдний тоо 50,000 даваад байна.